харж исэн юм нийшээ явахаар дагаад чамраа гараад байл та. Тэ. Анх газар худалдан авах процессоос эхлээл хандив ерөөсөө. Жил 8 сарын орчмын өмнө бол одоо гүл сараа гэдэг одоо манай эгч маань энэ хүүхдийн цэцэрлэг ерөнхийдөө барих мөрөөдөлтэй гэдгээ өөрөө анх одоо лантон дохио дээр ирээд хамгаалах байран дээр бид нар хамтдаа тэр яриа үүсснээс хойш болоод за энэ цэцэрлэгийг тэгвэл бүр юм хамгаалах төвтэй болгоод бүр юм том цогцлбор хэмжээнд нь шийдъя. Тэгтээ энийгээ болохоор энэ гэр хорооллын хамгийн хүнд төгсөлтэй газар байгуулъя гэсэн. Ямар ч гэсэн барилгын процессын хувьд бол өнөөдөр ерөнхийдөө нэг дуусах шат руугаа ороод бол явж байгаа. Энд бол одоо хүүхдийн автобусны гараж байна. За спортын цогцлбор байна. Хүүхдийн тоглоомын талбай, гаднах биситэг. За тэгэл одоо бохирын дэд бүтц, бага урын цэвэрлэх байгууламж, худаг, эргээд ажилчдын кемп. За ингээ хашаа зам талбай гэдэг ингээд ерөнхийдөө нэлээд олон ажлууд бол цуг явагдаж байгаа. 9 сарын 15 гэхэд бол эхний ээлжинд барилгын нээлтийг бол хийх боломжтой болж байгаа. Цаашаа үйл ажиллагаа нэгдсэний дараах бол нэлээд их олон тийм сорилтууд байгаа л да. Одоо юу гэдгийг багш багшдын цалин, за дээрээс нь тог цахилгаан, ховсох зардал, хоолунд гэдэг. Энэ дээр бол яг нэг 2-3 төрлийн гаргалгаа шийдлүүдийг бол ерөөхдөө хараад эхнээс нь бол бас ингээд тийшээ бол зүтгээд бол явж ийн л да. Гэхдээ мэдээж ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн болоод те тодорхой хэмжээний тийм хандивын үйл ажиллагаа бол мэдээж байнгын энэ төвд бол мэдээж хэрэгтэй байна. Ер нь бол ид шийдгээд анх нөгөө бид нар бол нэг хүүхдийн сайхан гэгээлэг зүйл гэсэн утгаар нь тийм нэрийг өгж байгаа. Сүүлдээ зүгээр дотроо юу гэж бодсон гэхээр нэг сайхан зүйлд чиглэсэн энэ олон хүмүүсийн энэ сэтгэл, энэ одоо итгэлтэй энэ зүйл чи өөрөө баг ид шийд юм байна да гэж бол би зүгээр ерөөдөө харсан. Ичдийн орон бол өнөөдөр дөнгөж эхэлж байна. Энэ бол зөвхөн энэ сонгон найхан дөрөг энэ баян шөнийн энэ хүүхдүүдтэй хамаатай асуудал биш. Эргээд олон болох болно. Болон илүү төгөн дийлгэрчтэй энэ ид шидийг бол цаашаа түгээх болно. Тийм учраас одоо хүмүүсийг бас ид шидийн оронд нэгдээрээ, ирж үзээрээ, хараарай. Энэ хүүхдийн төлөө үйлсэд бол бас нэг сэтгэлтэй байгаарай гэж уриалах байна.